Монголын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Сормоо Нэршин Дашдоров. Бууж мордох хорвоо. Малдива талын хүн өндөр газрын хул хүлгийн дор мөлтөлж хол ойрын бараа харж суух дуртай санжээ. Тэр заншлаар төгөө өгөн хонио тогтоож аваад сүргийнхээ дунд морьныхоо хазаарыг амгаавчлан чөдөрлөж тавьснаа өөрөө нэг ноёлгохын толгой дээр гарч суулаа. Тэр хаяа хониндоо чимээ өгөн хашгирч танзны торгон ирмэг мөлийж илэгдсэн цагаан хош соруултай гаансаа гарган хашгирах дууны өнгө аяыг андахгүй. Эзэн сүргээ хэрхэн тогтоон эдээшлэхийг захиран дуугарахтаа ч сурмаг ажээ. Ил удаа хонин сүрэг хаашаа ч гэлээ хошууран явахыг хориглон зороо тархан тогтнохыг захиран дуугарлаа гэдгийг ухаан мэдсэн мэт налаажээ. Ингэхт нь хончин сансандаа хүрсэн мэт хангалуун цорой туяаруулан суув. Эднийг хурхтай хонио нэг суур, сувай хонио бас нэг суур болгон хоёр тусад нь хариулдаг ажээ. Төгөө ганц чүдэнзээр асаасан тамхиныхаа галыг ганц төмөр толгойг нь барьсан гарынхаа эрхий хурууны өндгөөр байн дарж цогийг нь бөхөөс уртан хавтганыхаа мөнгөн тэйг нь цормогхон зохиж шинэ хутгасан тамхиа асаан угсран татсаар нилээн азнав. Тамхиных нь нутаа талын зөөлөн салхинд хаш саруул эвлэгхэн үлээх уруулынхан завсраар нэгэнтээ хөхрөн суунаг татснаа баруун зөв мөрөн дээгүр нь савсан арилах ажээ. Зуны тэргүүн сарын элчит нар нь духан дээр нээж унаа морин эзнийхээ ааш хэрхэн өөрчлөгдөхийг харж пар тураглан борог өвс уруулаараа уртайхан ярьж нэлх ногоо хазлан эргэцэн. Төгөө хээрийн морь түгдийн завилд суусан биеэ зэхлэн тамхиа татаж хансан бололтой. Гаасныхаа толгой дох цогтой үнсийг гарт шаасан янзгүй ихий үлээн хүүдээтэй тамхиа аанайл дадсан зангаараа баруун гар нууруундаа тэгээр нь бүсээ тэмтжин бүх гэгч нь хавчуулж өдийн тунгалаг зэрэглээ бөөнөрөө цогих тэртээ урдах буурал талын тунд бүртэлцэн цаашилж яваа морьтой хүний хойноос хараа тавилаа. Тэгээд өөртөө ангаа өгөн ингэж явчихдаг байж нутгийн нуруутай хэдэн өвгөний нэг байлаа да гэж үгүйснээ. Ийш тийш ямар нэг чимээ чагнаж бараа харж сэлбэлзэн харснаа майны шад бувтан уншлаа. Төгөө хизээний шүршлэгтэн биш. Гэхдээ нэг нутгийн настан хөгшөж ч юм уу. Ер нь таних мэдүүхэн орчлон хальжээ гэж дуулбал хэдэн маань алав мэт уншдаг болжээ. Хэдхэн мөчийн түрүүнд тэр буурал талд холдон яваа хүн ханиа тогтоож явахт нь дайран ирж нэгдлийн төв орохоор яваагаа ярьж ойр зуурын үг солих зураа нутаг нугыйхандаа ангаа гэж авгаалуулж дуудуулж явсан үгэн хангай бий барсныг дуулгажээ. Төгөө түүнийг сонсонгуудаа өө хөөрхий гэж тэгээ юу гэж дууалснаа саяхан л ануухан алхалж явсан юмсан. Майн баяраар сургуулийн хүүхдийн барилдаан үзээд налааж суусан да. Тэгээд хүүхдийг л сайн барил, нүдээ хар гэм, цаад хөлөө гэмгээд л олны дундаас хашгичин өнөлцөж суусан юмсан. Бид тэнд сүүлийн удаа хөөргөө зөрүүлэх учиртай байж дээ гэж харуулслаа илэрхийлэн өглөж хангаа өнгөний хүндэтгэн явдаг сэтгэлээнээ мориноосоо буужээ. Тэр мэдээ дуулгасан хүнийг самбаа гэнэ. Самбаач мориноосоо буулаа. Төгөөч түүнийг хандахгүй хэн нь ааш зангаа мэдэх ус аваа. Ихээс инэл зэрэглээ наацсан талд төрж 90 цент хүрсэн цагаас уугуул нутгийн бараа ил сүрэг малын бэлчээр нийлэн явдаг айлын эзэд болсон санж. Өнөө хэн нь 61-ийнхаа жилийг ардаа хичгээр явж байгаа. Залуус харчуудад өвгөд настан гэж хүндлүүлэн налайд суудаг насандаа ирсэн уул сажээ. Харин хангаа өвгөн тэднийг багчууд хүүхэд гэх юм уу залуус гэж дуудах дуртай байлаа. Тэр нас намбаар нь ингэж хэлдэг байсан юм уу? Нэг бол ажил үйлсээр нь тэгж цэгэндэг байсан юм уу бүү мэд. Эсвэл ухаан зүг самбаас ихээр нь хэлдэг байсан юм уу? Хангаа өвгөнд хүүхэд гэж дуудагдаж явсан хоёр өвгөн хин хинийхээ харуусал уярлаа цайруулан хөөрөх тамхиа зөрүүлэн ёслох зур хэд гурван үг солилоо. Тэгэхдээ нэг нь таагүй мэдээ дуулгасан самбаа
Хурундаа чимгсэн хамрын тамхиа сүжиглэнгүй үнэртэн ам нээж. Муу өвгөн чинь ийм хэлдүүлээд яаж гэрт гэдээ суух вэ гэж бодоод. Тэгээд ангаагаа нутаглуулахад нь очиж ёс төр гүйцэтгэлцэн бараа болъё гэж шийдээ шогшиж явна да гэснэ. Холын уулын толгой гал нь буурч яваа нүдээ онейлхон ширтэж. Манийг мэдэх настан ч цөөрөөд байна шүү. Бид чинь энэ уусан ус суудаг нутгаасаа хизээч уйдаж чилж байсангүй. Түүн шиг хөөрхийн энэ настан буурлуудаач бас ад шаа үзэж байсангүй өсөж үдий хүрчтэй хөө. Уг нь хөөрхийн үгний 85-ны найрыг нь хийчгэж чадсангүй. Нэгдлийн дарганарч бас дотроо бодолтой л байх байсан шүү. Анх нэгдэл үсэж асаж байхад чинь манайхан чинь ангаагийн ламыг харж байсан да. Тэгээд лангааг зөв зүйтэй явдал үүдэж байгаа юм байна. Зүрж болохгүй гэдэл хамгийн түрүүн нэрээ бичүүлэхэд нь бүгдээрээ л дагав да. Нэг их нэр заргүй хэрнээ түмэнд нүүрийн буянтай хүн байжтэй гэхэд төөгөө түүний яриаг дэмжин. Яриа юу байх вэ? Төрийн нуруу төвшин хүн явжтэй гэснэ. Энэ мал ч мөн нүдтэйсэн гэж бохорхонгүй дуу алдан төрлөө. Самбаа төгөөгийн ам дүүрэн ил дуу алдан өгүүлсэн бахархлын үгний өнгө нам хоёрыг бүр өргөв. Хилээд явах вэ гэж сунруулан өцснөө. Дал хүрчил байхдаа эмнэг тэмээ сургаад явж байсан юм шүү. Ямар сандаа нэгдлийн дарга хорих санаатай давхиад утсан чинь нэг эмнэг тайлаг давхайлтаад унчихсан хойно эргүүлж явж байж. Арай та минь эмнэг тэмээ сургаж яваа юм биш үсттэй гэд асуучгаж. Тэгсэн чинь маань өгөн. Тэгэлгүй явах вэ гэхээр нь бас ч сайн үнэмсэнгүй. Тэгээд баг тэмээ унаж явж наад яс үсээ эвдэж хүүхэд багчуутай гай болвоо гэхтэн. Эмнэг баг малыг насны аагаар сургадаггүй намбаар сургадаг юмаа дарга минь. Хоёрт баг тэмээний явдалд би хөнгөн байх юм гэж. Тэгсэн чинь тэр жил нэгдэл амины нийлсэн 22 эмнэг сургачихсан байсан гэдэг шүү. Түүнийг нь мэдээд нэгдлийн дарга мань өвгнийг олон эмнэг сургажээгээд спортын мастерцол олгуулах гэсэн эвлэн гишүүн биш юм гээ цаанаас нь татгалсан юм гинлээ гэж талийгач өвгний паян сайн үлийг нь дурсан хууч дэлгэхэд нь төөгөөч дэмжив. Тэр манийг бодохноо ёстой малчин хүн байсан да. Биднийг одоо дарганаар тэргүүний малчин мен сүргдэг энэ тэр гээд магтаад л байна. Ангаагийн дэргэд бид юу байх вэ? Энэ дарганаар баг хөхөд өндөр настан хоёрын ажлыг үзэх биш. Дундуур нь хараад байгаа юм. 77 гараад хөөрхий морныхоо нуруунд гарч чадахгүй боллоо. Ингээд унаа унах буян хийсэд өгдөг юм байна гэд бүр гутарчихсан сууж байсан да. Би бүр нүдэрээ үзэж чихээрээ үгийг нь дуулж сонсон толгой доо. Бид ер нь ангаагийн насан дээр яаж шуу явах юм бол гэж толгой сэжин өгүүлжээ. Төгөө самбаа хоёр дуугаа авалцав. Хангай өгний тухай яриад байвал хоньны нэгэн хишиг өдөр багтах мэт байлаа. Ер нь хэн хизээ нэгний нас өөд болохт нь мөрийн хазгай гიშгэж явсныг нь дуудаж байлаа. Харин тэр хүний гигэн цагаан мөр хэнд хизээ хэрхэн ач тус болж явсныг нь мэддэг бүхнээ хөөрөн дурсгалыг нь хүндэтгдэг сайхан заншил байдаг санджээ. Үүний учир хоёр өвгөн мүд барахгүй яриа хууч хөөрөг зөрүүлэн ясалж хоёул босжээ. Самбаа морныхоо жолоог хуман мортож цулбуураа барин явуулын хүнийг хүндэтгэн босож зогсон төөгөө рүү хандаж энэ хойд дээгүр гараад ирсэн чинь далаа цагаан хон налайн харагдахаар нь баярлаж байлаа. Тэгээд адсан чинь чи явж харагдана гэж өгүүлэн унааныхаа толгой өмнө зүг залав. Төөгөө чи минь тэгээд ангаагийнханд намайг ямар байдалтай байж байгаа хэлээрээ дээ. Уг нь би ч гэсэн өвгнийг залах нутаглуулахад нь байх л ёстой хүндээ гэлээ. Самбаач түүний аргагүй байдлыг ухаарч байгаа бололтой толгой дахин мориод авчин салж явв. Төгөө түүний ханаас харан хэсэг зогсож байснаа морой хүтлэн явгаар хэд алхаж хоёр талдаа налаа хонин харав. Хонь тогтуун эдээшлэн ихээ даган нэлх ногоо гойчилж байгаа шин төлийн өнгө зүс содхон цайрч цагааран харагдана. Самбаагийн далай цагаан сүрэг дайрлалаа гэсэн үг учиртай байлаа. Монгол хүн ямар нэг яаруу тулгуу ажил хэрэгээр явж байхад халуун хушууд хонин сүрэг юм уу адуу дайралтвал бэлгшэн
Явдал хэрэг сайн сайхан бүтхийн үлзий дэмрэл гэж үздэг ажээ. Тэгээд Самбаа бэлэг дэмрэл болон тэр үгийг хэлжээ. Төөгөөч учрыг нь ухаан урамтай үлджээ. Тэгээд нэлх хураг мал тонших бүргэд хонь малынхаа ойр зэргэлдэн байх нь гэж хөх тэнгэр өөд сарвчлан бараа харж сэжигтэй юм үл үзэгцэнд морио чөдөрлөн тавьж энэ толгой дээр гарч тамхилан суугаа ажээ. Самбааг бүрт буттай талын хэвгэж шовлсон тороосоор бараа тасарчил нь өөрийгөө саадуулан харж байснаа нугалд суусан өвдөгний ойр гарт өрссөн жижиг чулууг хэд гурваар нь тун нойтон алган дотроо өнхрүүлэн эрх мэт нэг нэгээр нь эмрэн сэлгэснээ ганцаар нь эрхий хуруунд дээрээ гарган нисэлж саатав. Тэгснээ солгой гарынхаа алгыг дээж харуулан эвэршиж гариг жилийн тооцоо хийв. Тэр хангаа үгнийг хизээ нутаглуулах нь вэ гэж тунгаан үзжээ. Тэгээд маргааш юм байна гэж өөртөө өгүүлэн хонь малаа харж ахин чулуу түн алгандаа өнхрүүлэн саатлаа. Төөгөөг ойр залуу явхад ангаа химээх хангаа гэж нарийнхан нуруундаа шар ногоон дурдан ч юм уу. Бажгар өргөн гэгчийн ороож хошмогтой цагаан тоорцог чихийн сүхэн өмсөн ануухан өндөр хар хүн байлаа. Нүд булаахааргүйч товхий сүмөнгөн тоногтой имэйл хазаар хэрэглэхийн дээр 100 бол бэлхүү хэд 100, өөл бол ясан савхтай үйсэн эртэй хутга бэл сэлттэй нь бүрэн 100. Тэрээр адуутай дайралтаад унаг даагнаас нь аваад азраг мордыгийн шинжиж байдаг зантай, адуунд хайртай, сайн морь унах дуртай гялалцсан эр байлаа. Харсан үдсэн мал дэл сул алдуул таарлдуул андахгүй. Эрэл сурлын хүнд тус хүрэхийг нэр төрийн хэрэг мэт мөрдөн ядарч зүдэрсэн хүнд тус дэм болохыг ариун үүс гэж баримтлана. Харин морь малдаа ширүүн хүнд нүүр өгөх дургүй. Түүний эдэлж унсан морь нь хизээ дөнгөлөг гундаж ицсэн явах нь нүдэнд үл өртөнө. Хартал талын салхи сүрэн дээлийнхээ сугыг хөөрөгдөн давхиж л явдаг. Сольж юу л амжихгүй хэд хонож байвч тэгтлээ хөндлөнө. Бүр хөгшөд настан хангааг үнэхээр морь унаж эдэлж сурсан хүн гэж магтана. Төөгөө залуу насандаа хангаа шиг үеийн харцуул залуустай түүн шиг морь малаа эдлгсэн гэж яриан дундуур хавчуулж морин толгой андахгүй уургаа шитгийг нь хүртэл бахархан хөөрч байсан зөндөө. Өнөө эргэн санвал хангаа сайхан ир явсан ажээ. Одоогийн хүүхдүүдэд тэр тухай яриул энэ бөхтөр өндөр үг нь тийм хүн байсан гэж юу хэмээн гайхаж мэднэ. Гэвч төөгөөгийн үеийнхэн мэдэх аж. Тэрч байтугай төөгөө нэгэн үе хангаа гэрийнхаа босхийг алхан орж ирвэл эцэгтэй нар хүндэтгэн дээшээ залж эдээ будааныхаа дээжийг барьж гэрийн эзэд хууч яриа дэлгэх хурдан морио шинжлүүлж түүний алзуурхан ярих дуртай байсныг гайхдаг байжээ. Зарим хүн хангаатай аян зам нийлэх юм уу аль нэг ажил төрөлд хамт явснаа аз тавилан мэт ярилцах хагаад түүнтэй ойр дут үерхэж нөхөрлөх айлсад цаахалдсан нөөц суухыг хичээж байдаг хүн захаас аван таардаг учрыг нь олж зөвхтөө дэмийл өөртөө ийм нэг олонтой буянтай явах нас ирдэг юм болов уу гэж боддог байжээ. Түүгээр үл барам төөгөө тийм нас намбын бараагүй цагтаа хангаад нэг их тус болж баярлуулах юмсан гэж цээжиндээ бат явжсан цагч би ажээ. Баян садын хүргэн болоод байсан тэр зүүн. Төгөө садын баруун голдуу зүсний 5 азраг адууг нь бор өндрийн цаваас өглөө болгон цуглуулан хашаатын худаг уснаа сад хүү хоёртоо ховоо сэлгэн усалж хөргөн хүү хүчээ харуулж явлаа. Гэтэл гүү барих болж хавийн харчуул унгыг нь уургалж туслахаар хуран иржээ. Нэгэн усныхны хинийн гэсэн унах барих үед унаа унаж уурга барьсан эр хүн сураг чимээл авсан бол ёс мэт цугларч онгон эмнэг унгыг нь барилцаж ороод огшныг нь уургалцаж хүл болдог эртний заншил байлаа. Гэрийн эзэд ч жилдээ ганцхан дохиох тэр үлзийт өдөр ирсэн болгоныг найр тавин угтаж гүүгээ барьсны дараа өрсийн эдээ шүүсээр дайлна. Түүний дээр сайн ургач айлын хүргэн болоод анх гүүг нь барилцах гэж байлаа. Садын адуу чирэг тогшин түүгээр нь гэрийн эзэн бахархан. Өөний учир төөгөө хадмынхаа нүүрэн дээр уургаа хуглах ч юм уу унганы толгой алдах хуй гэж битүүдэд төгшин зовж байлаа.
Харвал хадам эцэгх нь адуугаараа аагархан унаг барихаар ирсэн улсыг гол шилэх мэт алхаа гიშгээ харцнууд нэг л игдүүтэй ондоо харагдах аж. Тэгтэн төөгөөгийн зүрх бүр үхэж байлаа. Хүүний эд хав эр бэрийг сорих мэт хурааж ирсэн адуу шин буусан дэнж дээр угсарч татсан 5 зэл угсархайг нь угсарч зэрэгцүүлэхийг нь зэрэгцүүлж татсан дэвжээн дээр багшран олон хүний бараанаар ороод огшин омгорхон сүртэй хуухрна. Гэтэл яг унаг уургалах цаг болж морьтой хүүхдүүд адууны тал гаран хурааж хамхаар хөвсөж эрчүүд өөрөө хувиа угсран ногт жаг арзайтал барьсан улс зил рүү ханджээ. Төгөө өвдгөө чичрүүлэн хадмынхаа уургийн халуун моринд уургаа тулан мортохын зуур эргэн тойрныг харуул хангаа хусан уургаа барин бас уургийнхаа урт хүрэн морио уншихсан ирж яваа харагдлаа. Төгөө түүнийг хармагцаа уулын чинээ түшиг тэнгэрээс буусан чинээ баярлжээ. Баян сад ч түүний барааг хармагцаа биеийнх нь хөшөө гарсан мэт болж дуу шуу болон хөгжиж шалдархан уурагчнаар сүрдэх мэт болжээ. Сад багцаар нь багталсан ногт жагт гарынхаа бугуй дохойд сэгсээтэл нүглэн алхах зур хангаад хандан. За чи ирсэн хойно болох нь тэр гэж сэтгэл хангалуун өгүүлэхийг сонсоод гинэт төөгөөгийн бадарч ассан баярын гал унтрах шиг болж хор шарын утаа цээжинд нь ууган баагах шиг болжээ. Тэр хадам аавынхаа баясангуй байгаад гомдон хорсож хангааг адлан бухимдаж дэмийл уурганыхаа хусан язорыг нойт орогтол атхан авлаа. Гэтэл бас үеийн харчууд нутаг усны уургач нар хангааг ангаа ахаа болон сүр сүлдээ түүнд өгөн хизээний давлуун зангаа гээх шиг болж авах үед муу сайн долгоноор юмнууд гэж дотроо голон омог аах нь шатаж байлаа. Тэгснээ ороо хангал барьж хөөж байгаа газар хангаан барааг харсан шалдархан уургачид уургалах гэж байгаа морьныхоо толгойг олхоо болон мөнгөнөх ч юм уу зарим нь өөрөө хувиа моринд алтан нэг бол имэйл дээрээсээ хуу татуулан халлааж холлох нь ёс мэд дохиодог гэж хөөрөлтгийг нь бишхүү сонсон тул бас ч хулчийс хийжээ. Хангаа төгөөг энхүү шатаж явааг даанч ойлгосон янзгүй садын араас морьтойгоо даган ойр зурын үг солон шин татсан зэлэн дээрээ бисээ түрэн тал тийшээ хойхон таачгнах адуун сүрэг рүү нүд тавин явж байлаа. Гэтэл зэлний дэргэд ирүүд сад өнөө олон ногт чагтаа арт зонготхон ариулж ёслоод өврөөсөө урт зэнхэр хадаг гаргаж за хангаа минь ууган унгыг минь уургалан даа гэснээ амийг нь түүн лөө харуулan хандав. Ийм ёс төрийн явдал болно гэж бодоогүй хангаа цоцсон мэт имэйл дээрээ хавчин суудлаа засангуудаа цээл сайхан хойв өгсөрсөн урт уурганыхаа толгойг дээшлүүлэн бүр язороор нь газар тулан босгож зүүн мөрөөрөө түшин тонгоож сад минь юу гэсэн үг вэ? Хүүчин хаан байна. Хүргэн чин хаан байна. Цаадуулынхаа нэгээр уургалвал адууны чин эзэн гомдно гэж татгалзах дуунаар төөгөөгийн нөгөө бухимдал пурхийн арилж хангаа тэрхэн зур чихтэйхэн их баярлжээ. Сад ингэхт нь яахаа мэдэхгүй дорой зог тусан зогсов. Тэр за энэ нусгаанууд унах жигшээчгүй толгойг нь олохгүй уургалах гэж байгаа нь ингээд ороолгож хөгөөд ороо болгочход мэднэ гэж илэрхий голсон янзтай дэвжээ тойруулан харжээ. Сад ингэж ч хэлж чадах хүн байлаа. Өөрөө морь уургалахдаа тааруухан хэрнээ хүн их голомтгой юмсанжээ. Төөгөө хэнийг шилдэг болдоо гэж бодон хөндийхэн харзнан хүлгийнхээ амыг тогтоож ядан байлаа. Сад өнөө хадгаа барьсан чигээрээ ам ангаа хэсэг зогсноо их л шийдмэгхэн төгөө гараа занган дуудаж уурганыхан толгойд урт цэнхэр хад намруулан уйжээ. Тэгээд ч бүр баярлаж гүйцэв. Гагцхүү ил ёс төрийг нүүр улайлахгүй гүйцэтгсэн гэдэг бодол сэтгэлдээ дүрлзүүлжээ. Хадаг уйсан урт уургаа сонилцуулан хамгаас төрүүлж ууган унаг уургална гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Хүн болгон л энэ нэр төр итгэл найдварыг хэрхэн өргөх хүн вэ гэх шиг төөгөө рүү харцаа хандуулж
Зарим нь шоол сонжсон янзтай жуумалсан харж хөдлөх барихыг нь ажин анжээ. Хангаа тэр өдөр нялхавтархан 2 өнөг ёс болгон уургалаад л зил рүү адуу хураалцсан хашилцаж шин тулгаар уурагчдыг урамшуулан дэнтсэн үгээр шагнан цойлж одсон хэд 3 адууг хэрхэн эргүүлж ирэхийг хүүхдүүдэд зөвлөн бусдыг хөхүүлэн байжээ. Харин төөгөө хорж болдоггүй 20 насныхаа аагийг чухам нэг гаргаж өнөө хадгаар мэлаалгасан уурганыхаа эзэн ямар уургач болж яваагаа гайхуулах шиг болжээ. Хангаа 5 газар гадууны унаг зэллэж дуусны дараа зэлэндээ тэлчлэн дэвцэх унаг харж сад руу адуу ч нь өснөө энэ сүргийг чинь идэх эзэн ирсэн байна шүү гэжээ. Энэ үг төөгөөг магтсан үг байлаа. Тэгээд нэр төрийг нь өргөж өгсөн хангаад дотроо их баярлан хизээ нэгэн цагт энэ нэг хүнийг баярлуулна гэж бат санжээ. Төгөө ийхүү өнгөрснийг дурсан бодож би чинь тэгээд өөнөө өөртөө амлсандаа хүрч ангаагаа баярлуулж гэлайлгсан билүү гэж бодов. Ер нь бодоод байхад хүн санахаар гээгүүлж гэлайлгсан юм санаанд нь орж ирэхгүй байлаа. Хангаа өвгөн зөвхөн адуу малгайртай, эмнэг догшинтой ноцолсон гүжир гүздгүн хүн биш байлаа. Нутгийн олон бэлчээр ус таньдаг, бичиг ном мэддэг гэж хүнддэхийн дээр өөр хүний тусыг ирж хүй хай гэж хошуу цорвоодоггүй ир явлаа. Нийтээр бичигтэн болоогүй байхад хангаагаар загтал бичиг дуудуулах юм уу, өргөдөл айлтгал, загтал занаа бичүүлэх гэж унаа хөл болон очдог ус олон болоод ч тэр юм уу хий сүрцээр яваад өдий болсон шиг санагдана. Тэгээд цагаан сараар ч юм уу сар шин гарсан хойно уулзаж уучраагүй бол нүүр тулсан газар амрыг нэрэн золгож энэ тэнд дайралтвал ангаа гэдэл нүднийхэн дор бузгаарсан явснаас бус магнайд нийтлэн баярлуулах гэж ойр залуудаа сансан сандаа хүрээгүйг бодохоор гинэт сэтгэл нь тавгөөрхөн хэмэрч зүрх нь гунигтай цоглох шиг болжээ. Суудлаа засан ганц тамхиа гарган дахин нэг шунаг гихчин нэрлээ. Тэр сэтгэл тагуудах үедээ ийм тамхиа түргэн сорж утааг нь бөөн бөөнөөр шившин сэлбэлсэн аягалдаг ажээ. Төөгөө холтон байгаа хонь тохоотой эмээлтэй түүртэн хөвцөн мориоч ядсангүй. Хэсэг зур өөрийн бус сэтгэлийн хямралд бухимдалд орон гацжээ. Бодон бодоход тэр ангаа өгөн түлэх өстө өрөө төлөөгүй. Хүний мөсгүй зан гаргасан мэт заавал түүнийг цайруулахгүй бол сэтгэл өр амархгүй мэт санагдах ажээ. Тэр аль цагийн санаж бодож явснаа хүн олонд хэлж явсан ч биш гэж нэг бодсон авч энэ бодол сэтгэлийг зовоон аварч чадахгүй бас ухаарчээ. Тэгээд нэгэн зур самбаад ч ялгүй атархах сэтгэл төрж санаа бодлоо сатааруулан хансаж асаасан тамхиныхаа утааг хайнгатуухан үлээж ганцаа түрээлэн хавтгай бүсэндээ хавчуулан шийдмэгхэн болслоо. Төгөө ангаа өгний оршуулганд очих санаатай хэдий оволзовч ардах ажил төрөлөө орхиж болохгүй байлаа. Гэрт хөл муу ганц хөгшин 2 ачтайгаа байгааж тэр ядаж унаад хонь малын хойноос шогшох чадалтайсан бол 1 хоногтой орхиод явчих болгосон. Өгнийг баярлуулах хөнгө өнгөрсөн чатугай үлдэж байгаа үр хөхөд төрөл төрөстийнх нь уу гашууг хуваалцаж зогцор шарилыг нь өргүүлсэн. Уул усыг нь түшилсгэд сэтгэлийн сэв арилах шиг санагдана. Димийл хий адган учир зүгээ ядан зүхэж эхэллээ. Шороо чулуу шүжигнүүлэн алхаж ирэх чимээнээр хажуулдаж хэвцэн морин эзэн лууга нэгэнтээ сооцгийн харснаа залхуутай гихчин чөтөртэй хөлөө тэгшлэн босов. Тэгснээ эмээлийнхээ гүлэн дөрөг шигшин шилгээхэд нь төөгөө амандаа шиг шившиж мориныхоо толгой дэвсэн жолоо цолбороо тайлан хазаарлаж чөдрийг нь аван ганзаглаж биеийн чилээг нь гарган хідэн алхам хөтлөн явснаа мордон 2 тишээ холдон одсон хоньныхоо хойноос товор алхуулжээ. Өдрийн наран зулаа дээрийн хол хэцийн зохио гэлтцсэн бүр алс хөрөн хөндийн дунд ганц нэгэн хуй босон замхарч харагдана. Төөгөө анайл түжир алхах мориныхоо явдалд бүүвэлэгдэн хүний амьдрал нас намтар үндэст өвс ногоо мэт урган дэлгэрч
гандан гундаж мөнх бусын салхин хүрдэн автан нисдэг орчлонгийн жам усыг уйран бодсоор явлаа. Энэ нутгийнхан талигста хөх өндөр хэмээн өнчин өндрийн өвөрт залуу ангирт нутаглуулдаг ажээ. Тэр газар төөгийнхөөс хагас өртөө шахам зайтай. Нэгэн хадтай дэл хоёр зузаан гүвэд авахд л бараа харагдана. Нэглийн тов бол түүнээс цааш багас хагас өртөө зайтай. Тэндээс л ангаа өгний сүүлчийн аян замын цуваа наашилж хөх өндөрт ирнэ гэдгийг төөгөө дотроо бодон түрүүхэн өдөр жил тооцон үзэж байснаа санав. Төөгөөгийн суваа хонь тэр хөх өндрийн шиг бэлчин яваа харагдана. Нөгөө суур нь өөр зүг толгой хандуулжээ. Нөгөө хоёр сүрэг хоньныхоо алийг нь төрүүлж эргүүлэхээ шийдэж ядан гэлтрүүлв. Тэгснээ гинэт нэгэн мэргэн сайхан санаа олж өөртөө олзуурхан морио дайвран нэлэх баг мал түл бүхий хонилууга холихон айлын хэр шийдмэгхэн цогулснаа морио татан алхуулв. Ухаан морин түүнээс ч хол дахих шинжгүй байлаа. Ер нь эзэн хөлөг хоёрт түүнээс ч холд ирэхэх хэрэгцээ байсангүй. Тэр хониндоо дөхөн өөрийгөө дэрэгдэн байгаагаа мэдрэгдэн нэгэнтээ чимээ өгөн хашгираад ойрох нэгэн өндөр дээр гарч суулаа. Энэ удаа тэр тамхи гаансаа өгсөрсөнгүй. Харин зүүн ар сүүжин дээрээ түнтэгнэн явсан ширэн савтах хоёр нүдний дурангийнхаа оосрыг тайлан авч хол ойрын бараа ийш тийшээ бэлчиж яваа адуу малыг ажин дурндлаа. Тэр саяхан бодож байсан санаандаа сэтгэл ханан царай тойрон баясжээ. Төөгөө суваа хоноо дурандав. Хонин тун тогтун цаашилж байлаа. Хавар эрт гарсан хурга ихээ даган цайвалзан гэлэлцэх нь өвсөн дунд татсан суут мэт өнгөлөгхөн харагдана. Төөгөө за та нар наашилж л бай. Хөрөг хурга заяа нь унтаж хоцрохгүй. Ойр хавч айл суур байх биш. Явж байвал явж л байг. Орой тийшээ бараагч нэг хараад авамц. Хээр хонож сураагүй биш. Хотгүй отор гэж хичнээн жижил хийж ирэвдээ. Харин энэ жилийн хувьд гэвэл анхал хээр хонхон. Тэгсэн ч явах вэ гэж өөртөө ярьцуулаа. Хургатаа хонин эзнээ бүчин налаан ирснээ эргэн тогтож сүү нэлх ногоо хоёрт бойжиж махалсан ишиг зүггүйтэн бөөн хадан дээр өсчин гарч бисээ хөөн тоглонгуудаа зөндөө яваа хурганууд үдэн сэтгнийхэн өхөөртөн баясав. Малынхаа өнгө цус цовоо цалигныг нь харахтаа сэтгэл нь хөөрч байдаг нь малчин хүний зан ажээ. Төөгөө морин дэл дээр бодож олсон санаа хариулж яваа сүргийнхээ сэрэг чирэг үсэж торнон буй түл хоёрт олзуурхан аашилжээ. Эзнээ бараадан ирсэн сүрэг бүрч тогтвор орон налайж зарим хонь цадгалсан янзтай хүлчийн хэвтэн харагдана. Бас өвс ногоо гоошлоо төдий л удаагүй хургад ханьсан 2-3-аараа бөөрөө нийлүүлэн буруу зүг харан хэвтэж ухаан зүгийн унтаж ч байгаа үзэгдэнэ. Төөгөө түүнийг өнөө л өхөөрцөн чигээрээ баяслын гал гэлэлцэн нүдээр ширтэн харж хөөр хис хоол явдал хоёртоо ядарч томоогүй л амтдаа гэж шивнэв. Нэл хурга шиг ингээд унтчхаараа сүргээсээ хоцрон гээгдэх нь бий. Бас илээ шувуу элэг барин дайрч давшилж гоочлох нь тохиолдно. Төөгөө түүнийг юун эс андах билээ. Нохоо шууны хоол болгочихъя гэж баг нэлэх хурга ишигний хойноос нүд салахгүй харуулдан хариулна. Уг нь тийм баг балчил төрлийг гэрийн ойр хариулах ёстой авч төгөө гэрийн бараа ил газар малаа хариулах дургүй. Тэрч байтугай гэрийнхаа бараа ил холын овоо толгой дээр суух дургүй зантай хүн. Нөхөн санвал энэ занг өнөө хангаа өгөн сургасан аж. Нөгөө баян садын хөргөн болоод 1-2 жил болж байсан цаг. Адуу молд явж байхдаа гэрийн бараа ил холын хэр овоон дээрээс гэрлүүгээ дурандах дуртай байжээ. Тэр хин хэдийд манайд бууж мордож явна вэ? Хэдий хэр болов? Гэрийн янангаар утаа гарч байна уу үгүй юу гэдгийг андаг байжээ. Нэгэн удаа тийм гэрлүүгээ дурандаж суухт нь ангаа хаач явсан юм хос мортой дэвлэлсэн газраас урах мэт гарч ирэн дөрөө мулталж унааныхаа хөлсийг сэврээн саадах зур юу хийж юу бодож суусныг нь цээжин дотор нь ороод үтсэн юм шиг. За хүмүн тогоо шангаа манаад л тооныхоо утааг дурандаж суун уу? Битгий тэгж бай.
зүдэг гэдэг юм. Мал яваа эр хүн чинь холыг харж явдаг юм. Наад захна гэхэд чамайг эхнэрээ хардаад тэндээс харуулдаа суудаг гэж тоглоом бол гэрийн эзэгэн гэдэг чинь 3 давааны чандыг байг гэхэд 3 гүвэн чанад санаа бодлоо бэлчээж явдаг юм гэж сургажээ. Тэгэхэд төгөө үнэхээр их ичиж өөртөө үүнээс хойш ингэж суухаа болиё гэж бодсон аж. Тэгээд ч уяа шонгоо эргэлдэн харуултахаа болж улын бараа толгой ширтэж ухаан бодлоо холын хол бэлчээхий хичээн орон герт хорон томтгой муу зангаа гэжээ. Ер нь хөөрөг зөрүүлэн ясархан 5-10 малаа бөөцөлж үсгэн хол ойрын хүнд нутаг ус айл сайханлынхаа нэр төрийг өргөн явах. Хүний арчаа авсгаа хинээс сурч мэдсэн юм бэ? Хин хэлж өгч байсан юм бэ гэж бодоход уйдад цөхөөгийн нутгийн настан буурал түшиж тулж явсан мэд санаанд нь салхийн буухай зүрх сэтгэл уйран байлаа. Төөгөө оройноор тассан хойно сувай хоньныхоо хойноос ухасхийн бараа харлаа. Сүрг нь яг л өөрийг нь бодсныг мэдсэн юм шиг хан өндрийн наад гүвэн дээр налааж байгаа харагдана. Салхины чиг янзыг үзвэл баруун урдаас үе үсхэн үлээж шөнөө өргөх хонь чигийг барин зугуухан хотондоо дөхүүхлэн иржээ. Хөгшнөө сувай хоноо яачхаад ирж байгаа нинвэ хэмээн гайхан асуухт нь өнөө шөндөө хээр хонолъё гэж бодлоо хөө гэжээ. Ингээд авгаа өгнийг өөд болсон тухай хөгшөндөө дуулгаж өнөө гинэт төрсөн мэрэгэн бодлооч бас ярьж үдшин шар тос хайлан зулын гол ороод мөх галын бяцхан тасархайг ангаа өгөнд зориулан өргөжээ. Хөгшөнч бас нутгийн нэгэн настан нуган олноо оргисон гаслан харуулсаж яагаад баг залуудаа түүнээс сүрдэн айж имээж явдаг байснаа хөөрөлдөж хоёул бид чинь энэ хойд үедээ ангаагийн жишээний байр суурь эзэгнэн байна уу гэж яриад илгсэн ажээ. Өглөө нь бараг үүр хаяарч байхад төөгөө хээр оргисон сувай хоньныхоо барааг харахаар морио барин мордов. Үнэхээр санснаар нь салхи зүүн хой зүгээс сэвэлцэж байлаа. Тэр хөх өндрийн бараа харагдах гэз нэгэн гүвээ даваа замдаа бэлчиж байсан баахан адуу хүн өчигдөр хоньныхоо бэлчиж байсан гүвэн дээр гарч ирлээ. Тэгэхэд өөр манхайтал цайж дууч болчмарын жиргэн намдан хээр аг шарилжийн шинхэн үнэр сэнгэнэж байлаа. Хээрээр ширөөхөн хөөсөн адуу явдалтай халан төөгөөгийн бууж үлдсэн гүвээг орхин хөх өндрийн зүүн суух чиглэн цувран одлоо. Төөгөө хоёр нүдний дурангаа гарган хонио олж харахаар хөх өндрийн хавийг нэгжин хайж гарлаа. Юр гилаах цайх юм нүдэнд нь үл өртгүй. Санаа ялгүй зовно. Өнөө унсан бухуугүй, уулын бухч үгүй гэгчийн үлгэр болох нөө гэж боджээ. Урах нарны төрөөчийн туяа баруун тэнгэрийн хаяанаас хөмөлзөх уулсын магнайд шижиртэн тусаж төдөлгүй их талын улаан наран дорн зүгт нэлийн бүүдэгтгэнэх гүвээ толгодын чандаас үйлгүй манхайн цэнхэртэн. Төгөө хоёр нүднийхээ дурангын дугтуйд хамаг хараа нүдээ хандуулан орчныг харуулсаар ямар ч бараа олж харсангүй. Хамаг бодсон санс нь бут нуран унж байх вэ гэж бодохоос зүрх нь пал төгшүүртээ зохилж эхэлжээ. Тэгээд нүднийхээ чилийг гарган төр дурангаа салах зураа багцаахан өчигдөр бэлчиж байсан хоньныхоо морийг хавь ойроороо ахиж мөрөөр нь хаашаа явсныг нь мэдхээр шийдлээ. Ийм орой хөтлөн мөр хайн айлын хэр зайтай явж үзв. Нүдэнд нь юу ч туссангүй. Ямар хаашаа л үдвэ хэмээн хамар дороо хараал тавин гайхгүй. Оройных нь ус өврөсгийн босох шиг болж бүх биеийн ширвэтэн жирхүүцсгэжээ. Тэгээд аанал газар өвдөг нуглан сууж армаг тармаг буттай авахаа хөх өндрийн ар шавг шарилж харган сэгсийг хоолойг ахиад л нэгжин харлаа. Уран гарч байгаа нарны гэрэлд хавийн бараа улам тодрон дурангийнх нь хараа нь гадаалж яваа боцлог хүртэл тусаж байлаа. Гэтэл сүрэг хоньны бараа байдаггүй. Төөгөө гайхширсан янзтай дурангаа өвөр дээрээ тавьж үлэн шүлсээ хилэн дээрээ цуглуулсан газар нулимснаа арай эндээ тогтож хонолгүй гэр хотоо гэд эргэждэг юм биш байгаа даа гэж ганцаараа ярьлаа. Гайхахтай тэр ганцаар ярьжээ. Эзгүй хэрийн тал ийхүү дөнгөнтөл ярьсандаа очиж ганц тамхи хан татан ирлээ. Тэгтээ ч өнөө хоньныхоо барааг олоод харчих гэсэн
Хорхой дүрэнгийн тэрийг гүйлгэн харсаар байлаа. Түүний нүд тэгтлээ муудаагүй аж. Нэглийн төвөөс хөх өндөр хүрэх замд бусдаас ноёлон нэгэн нүцгэн нуруу бий. Түүн дээгүр гарч ирэх давж орох юмныг бараа.